2024 оны 8 сарын 5-ны өглөөний одоо жишээ нь өөрийн 5 цаг 37 минут гэж. Ерөнхийдөө ойролцоогоор сая амьдралдаа бараг анх удаа 5 цаг гэж усаж үзлээ. Аргачлалдаа өчтөр харшил хөдлөө дээрсэн жоохон толгой ир гэж ойр дэга толгой ирсэн сайн мэдгүй байна. Тэгээ бараг сургуулиас тараад гэртээ хараад нэг 6 цаг болж байгаад л нэг жоох юм мэдчихвэл шууд нам унтцсан байлээ. Тэгээд гівэнт өглөө ингээд үүр сэрж байгаа шалтгаан гэх юм уу. Өмнө нь ерөнхийдөө сургуульд явдаг вахт ингэж 5-20 морь гэж бол босч үзээгүй. Ер нь хөвчлэн нэг 6 харуул гэж босдог гэсэн. Тэгээд өнөө өглөө яагаад ч юм бэ нэг тийм уул руу гүүмээр санагдаад. Одоо миний нэг уул хийгээд идэг бэлтгэл хийгээд идэг газар ч ерөнхийдөө манайхаас ойролцоогоор нэг 3-4 км-ийн зайтай. Тэгээд ер нь гүүхэд нэг асуудал байхгүй хаал гэж бодож байна. Одоо ингээд зарим хүмүүс нааг бодж л байгаа хэл та. Гэтэ би ч их сайн аяда өөрийгөө боддог. Нэг бол мэдрэл муутай. Эсвэл бол явж ирүүл биш шах. За гэхдээ ямар ч тач ингэж бараг өглөө анх удаа ингэж гүүж үзэх чинь гэж худлаа ярихгүй. Өмнө нь бол хэд бас гүйдэг байсан. Нэг 20-21 гэх юм уу. Сүүлийн үед яг нөгөө нэг сургууль сураад байгаа болохоор цэргийн сургууль сураад байгаа болохоор ерөнхийдөө баг гүүж хараагаад байгаа болохоор энгийн үед нэг гүүх шаардлага байдгүй. За одоо гүүж эхлэе да. Ерөнхийдөө барыг нэг 5-6 минут ойролцоогоор алхачлаа. Тэгээд өглөө мөглөөч бэлтгэр нь шууд үхэр жоох эвгүй байдгийн. Тэгээд алхаад жоох халаалт хийчихлээ. Даваарх нь үзье. Уул муулын орой дээгүр бол манан санаа бол амар шүү дээ. Солиод харагдчих. Дааш камера эргүүлж болдгүй юм шүү. За би ингээд тэр гэртээ ойрхон гэж хэлэх үү хаяа яа. Бас зүрхүүлийн фитнесийн талбаар гараад нэг хаяа нэг хуучин төрнийхдэг байсан. Хуучин. Ер нь төрнийхдэг байсан. Тэгээ тийшээ үе гарчаад ид юм аа. Гоё агаартай орчин ч гэсэн гоё болохоор очиход цаанаасаа нэг яг гоё хуучны гоё мэдрэмж дурсамжууд үлдсэн газар гэх юм. За зүгөөд эхлэе. Тэгээ би яг нэг бичлэг хийж явах хугацаанд яг гүүхэд авир тэнэг л харагдах. Мэдрэл муутай сарилчид хар өглөө нэг усны камер барьсан нэг баашка занд байгаа гүүжээд бас хүмүүс бас яг над чи нэг яавч ирүүл биш байхаа нэг дүнхгүй чи юу гэдэг байгаа юм л гэж бодох л гэж. Яг хөө зарим нэг ойлгодог хэдэн бол ваа энэ чи ямар хайтаах хөвгтэй өглөө мөглөө гүүж мүүгээд аа. Яс амир эко гэж л харах байх та тий бодвол бас нэг тийм байна. За гүйлээ. Тэгээд гүүгээд нэг айхлаад ирэхээр яг би дээшээ бол яг уул хүртэл гүүж үзээгүй. Нэг эцмэцсүүд хүртэл гүүж үзсэн. Тэр үед бол бахардаад өвчгөл идэв гэсэн. Одоо яхаа гүүгэл үзээ. Гэтэ нөгөө цэргийн сургуульд олуулаа гүйдэг байсан болохоор яхаа гүүчээл идэв гэсэн. Ямар нэг аргаар нэг яаж хоцрохгүй гэл хажууд нь ингээл дагаад ч юм уу эсвэл чирэгдээд гүйчдэг хэлсэн. Яг ганцаараа гүйвэл бас жоох урамгүй л баг. Гэтэ яхаа эхэллээ. Яг гүйжсэн чи бродерстэд хардаг гэж. Хаана хэвтэж. Би ч нохоноос нэг айдгүй л дээ. Гэтэ нөө бага ухтаа нэг айдгүй ч байсан. Нохоо эрхлүүлэх гэж очиж байгаа. Хазуулаад. Тэгээ хажуугаар нь гүүгээ гарч гэж байгаад хөөлгөж магадгүй гэж хайж байгаад гуруулаа байна. Нэг эсрэг нэг бараг л хосчих واخ. Горов нэг арай айл барахгүй бах. Тэр энэ минь бол мандрч амар эвгүй харж хаана. Энэ юм шүү. Ош. Энэ бол хазаа гэсэн царайтай л харж.
Гэтэ гайгүй байлгүй дээ замдаа мохоор. За үргэлжлэл 2 км шахах газрыг 3 дунд амжуулаад гүйчих шиг боллоо. Хөлс хүмүүс бол бас сайхан асгарч байна. За үргэлжлүүлээгүй дөө. Жохон амсгаад арчлаа. Өксөр газар жохон чанга. Ойр тос жохон гүйж мүгээгүй. Ууш юм шиг нэг яа нэгдэг л. Ямартач яагаад. За ерөөхдөө эц хүртэл бол гүгээд ирчлээ. Бас ганцаарч нэг хамттайгаа. За тэгээд Чингэлтэй зүрхүүлэн эцсийн зогсоол дээр ингээд ирлээ. Одоо ийшээ чигээрээ бол нөгөө зүрхүүлэн фитнес талбай байгаа. Чигээрээ бол шорон замаар авчиж болтой. За тэгээд ерөөхдөө одоо энэ яг автобусны буудлаас ерөөхдөө зүүн талаар нь явал яг тэр харагдж байгаа модон дундуур алхаж очно. Би ерөөхдөө яг машинтай яваад иддэг банк автобусаар явганаар яваад иддэг болохоор модон дунд замыг сонгочтой. Гэтэ яг өнөөдөр нөгөө нэг яг энэ шорон замаар чигээрээ яваад юу нэг хаалга маалга гэд гоё хөөхөн тогтчулсан мөлий. Гэтэ нэг хамгийн том дутагдaltaй тал нь уулан дээр хогийн савыг хайцсан мөлий. Одоо би тэгээд хүн болгонд л хэлээд. Тэгээд бүс ойлгомжтой шүү дээ. Уулан дээр нэг цэвэрлэгчнэр түүх ажиллажд. Хог мог тэгээд байн ачаад байж таарахгүй. Аялал зугаалга гэдэг хүмүүс зөндөө байгаа. Тэгээд ингээд хогийн савнд хийлээ, нүүтхэн дүүрлээ. За хогийн сав байгаа юм чи хажуу талд нь тавьчаа гэд. Ерөнхийдөө хогоор жоохон дүүрсэн баг. Саяхан нэг хэд хоногийн өмнө гарсан. Яг тэр үед хогийг ачижсэн буцаад дүүрчиг бол уул нь сайхан байх байсан баг та. Тэр хогийн сав гэдэг л их буруудсан. За нэг өөр зүйлс санаа зовдох юм баг. Шин төхөөрөмж хийсэн байсан. Ерөнхийдөө хэд хэдэн жоохон тийм шал хэрэггүй юмнууд бас хийсэн байсан. Дээрээс нь тэр зам ам нэг санаа хунцар автнаар ийцэн тэр чинь. Тэгээд өнгөрсөн өвөл цас ороод хүүтрэл нөгөө хунцар авт нь хөлдөөлхөн гიშгээл хуг хаг зүгээр нэг тиймэрхүү болцсон байсан. За одоогоор ойролцоогоор зааж цаг араадах. 06 цаг 8 минут. 6 цаг 8 минут болж байна. Ерөнхийдөө уулын орой дээгүүр бол ерөнхийдөө манан бутан юу лээ? Будан. Тийм будан татаад байсан. Одоо шингэрээд байна. Яг тэр манан будантай үед гарчулаа. Бас л сайхан харагдсан та. За ер нь шорон замаар явж байгаа болохоор жоохон гүүнэ. Нэг ойролцоогоо 1 км гүгэл одоо очиж байгаа хаа. За би үүдэн дээр нь очиод яг бичлэг хийж эхлэе. Бидэнтэй зүг байгаа. Бидэнтэй зүг байгаа. Яг жоохон нэг камермэн нэг бичлэг гэдэг нэг хамтлагтай бол бас их зүгээр байна. Олон сая нэг манай доод курсын дүү манад хэд хоног бай гэдэг. Нөгөө байж гэжтэй би дуудсан. Тэгсэн арай ажил хийж байгаа гэд жоохон манай гэр ажиллаас нь жоохон зайтай. Тэгээд ажил дээр байрлаж байгаа. Тэгээд яг уул нэг хэд хоног амархаар бол сайхан бичлэг хийлгээд YouTube жоохон нөгөө хуучны тэр зааврынхаа бичлэгүүдийг бас оруулаад бай гэж утсан. Одоохондоо яг хоёр хүүхэд нэг амарсан дээр нэг хэсэг ажиллаад авъя л гэж бодож байгаа. За тэр чих. Let's go. Яалаа. Let's go. Яа. Сая гүйж хат нэг гадартай таарлаа. Хамаагүй энэ шорон замаар яваад хэрэггүй юм байна. Бас шууд ой модон нөгөө нэг модон дундуур алхсан юм. Гинт амар гоё найзуудтайгаа гүйдэг уул гардаг баатар болоод хийгэнд ойн төгөл амралт караоке гэдэг нэг жоохон ийм газар байна. Шууд ингээд мөрөөгөө ийшээ орчих магадлал бол өндөр юм байна. Тийм болохоор ерөөхдөө энэ замаар яваад юм байна. Гэтэ бол ер нь гоё газар юм шиг байна. Мэднэлтэй. Гэтэ хөрхөн гадаа модоо постэр болчих.
шууд зүгээр уруулж ич зүгээр сайн намаа болол шууд караоке марк гэж. За одоо ч төгч юм доо. Гэтэ ганцаараа гүөх амар оромгүй юм байна. Үндэ оромгүй юм байна. Орой дээр нь гарчулж бас гайвал авах. Гэтэ ер нь ингээд мэдрэл муутай тултал ганцаараа гүйчлээд. Йоо. Энэ авирхтай айлууд үнэн гоё хөөст. Яа. Гэтэ ялчгүй. Бодлоо л да өнөө өглөө. Босчоол жоох уцаа авахж байгаа дээс. Зас алийн болох юм бас төөгөө те. Төөдөө те. Ингээд хөвтөд ээж үтээ. Яа энэ чимээ. Жохон сонсч. Нэг өрөөс булагтай. Бороо ороод жохон булг нь үерэлж аа. Сонсгол бол баг энэ ч суучмаар юм шиг. Та сонсогч нь би яг бичлэг гэж болохоос мэддэхгүй байна. Жохон тайвштай таа. Тэг тайвшиж байгаа гэсэн нэг гарч хэлдэг юм яагаад гэвэл бичлэг хийгээд. Гэтэ гоё юм. Янзын дуурч. Уруудахтаа нэг хальт булгаар норно. Би яг гүүж ирчээд өглөөний цай ундаа гэж бодсон. Одоо уугаад гарчвал гүүх нь угаасаа худ. Дээрээс нь дэлгүүр онгоогоог байсан ус авч чадаагүй. Гэтэ өлийн илгэн дээрээ гүйчлээ. Сүү орё гэхээр манайх жоохон сүү нэлээд зайтай. Би бол 7 буудал орчоод буцаа зүрхүүл рүү гүүнэ гэдэг бол нэр үндэ өвлгэр нэр тэр шиг худлаа хизээч явах. Нэр би бас арай гайгүй юм байна. Арайч 7 буудал гүүгээ сүү ороод ус авчаад буцаад дээшээ гүүх. Тийм бас зүрхтэй арай л биш юм байна. Нөгөө булгатайгаа таарсан. Эсвэл нэг урууд тухтаал гоё. Энэ яг айл юм уу яаж гэсэн. Нэг салан малан гүүр мөр өрж авсан жижигхэн хөөхөн. Тэгээд одоохондоо жоохон барилгын ажилтаа юм. Гэтээг оргиороо сая дажгүй харагдсан. За одоо жоохон газар go. Яг 4 минут жоохон алхачлаа. Гэтэ ер нь ингээл яриад алхмаар л яг гоё хэсэгтэр очиод бичлээ дахиад өргөжлүүлээ да. Бидэнтэй зүг аа. Надтай зүг аа. За. Ямарчс нэг юм ирлээ. Цараа. За би одоо камера урдаас бичээд байгаа. Чингэлтэй хайрхны зүрхүүлэнд тавтаа морилно. За ерөнхийдөө энэ ч бас аяллах нь товч газрын зураг байна. За энэ одоо миний очиж байгаа зүрхүүлийн фитнесийн талбай байна. Ер нь нэг иймэрхүү харагдана. Гэтэ яг тэр одоо энэ хавтан гэдэг байгаа нь одоо энэ жоохон хурцруу юм болохоор хагарцсан юм бэл. За уулын фитнес 300 м. За зөв хараад явах. Гэтэ нэлээд гоё болгочихжээ. Одоо энэ чинь ингээд юу гэнэ? Төв хаалга 1745 м. Уулын фитнес 300 м. Хүүхдээ эко бус 1.3 км. 13 дугаар овоо 1.8 км-ийн зайтай байгаа юм байна. За тэгээд энэ замын хашлага дээрээс нь одоо энэ нарны зай хураагаар гэрэл ерөөхдөө шин нэг удаа очиж үзсэн. Шөндөө гэрэл асдаг ерөөхдөө бас дажгүй юм байлээ. Би амар санаа ерөөхдөө гэдэг үгийг амар их ашигладаг болсон. Ерөөхдөө гэдэг. За ерөөхдөө за ерөнхийдөө шүү. Тэгээд энэ дажгүй сарвч марвчтай. Гайгүй шүү.
Ус уулан боллоо. Одоо ойролцоогоор 20-30 минутын дараа бороо орох магадлал их өндөр байна. Ерөөхдөө жоохон тийм хүйтэн цагаагаар мэдэгдэж байна. Миний биеинд. Өнөр та нар бол зүгээр найс биш дээ. Уул нь энэ күртэг гаднаасаа бороо нэвтэрдэг. Гэхдээ дотроосоо хөлөрсөн чинь бүр дотор талаасаа бүр нэвт гадагшаага норчлоо. За нэг иймэрхүү. За одоо дээш хараад бүр модон дунд байдаг гээл бод. Хайч гаж байгаа нэ ганцаархан хийж байгаа нэг. За ирлээ. Энэ бол хаалга маалга нь бол бас их сүртэй. Үхрийн ивэр мэвэр аа. Чэрэг Монгол гээд Монгол үчгэр ичсэн. Сүртэй. Яа тэр ингээд хогийн сав идэг их бооц. За одоо нэг хог мог яриад ах уу. Угсаа хаастаа өнгөрсөн зүйл. Ер нь хальт жоохон сүнээс дасгалийнэ. Одоо нэг фитнес дээр гараад ирсэн байна. Сая нэг зурм хэрэм явж байна. За нэг ийм газар байна. Ерөөдөө бас товч танилцуулаад явчих. За энэгээр ингээд сантал байна. За тэгээд энэ чинь бол бүр ингээд ажлынхаа цаана нэг зам ширээ сантал байна. Ерөөдөө зориулт нь бол ер нь эм орох зориулттай гэж. Ер нь харагдаж байна. Сонссон биш харагдаж байна. Ер нь эм орох зориулттай сантал юм шиг. Харин мэдрэгэл. Би ганцхан чам руу татсан шулуун жавхадс. Чи ганцхан над руу татсан шулуун жавхадс. Намайг чамайг атгсан үе түмэн галт хараацай. Суцны минь дөргөнд усчин газар тэнгэрийн ансаг даалцсан. Намайг чамайг мөргсөн үүл тэнгэрийн навчс. Зүрхний минь элдэн сэмэрнэ. Зүү дэгэрлийн хязгааргүйд хийсэн. Чам руу татсан шулуун жавхадс гэмэн би. Над руу татсан шулуун жавхадс гэмэн чи. Чамдан хазайнгүй хурч, наддан хазайнгүй ирж, би зэнхэрөнгөтэй, чи цагаан өнгөтэй. За нэг ийм зориултаа сандал байна. Бас цаахан л гоё сандал байна. Угсаа мэдрэмж нь зүгээр шууд суухад л мэдэгдэж зүгээр. За тэгээд энэгээр гид таталт төхөөрөмж байна. За энэ ч нуруу. За ингээд хөл. За ингээд налуу шахалт жоохон зарим төхөөрөмжүүд нь эвдэрч байна. За энэ хойно турник байна. За энэ ч хөл байна. За ингээд цаашаа үргэлжлүүлвэл энэ ч ингээд бокс ринг байна. За энэ ч ингээд сарвч байна. Одоо яг хуучин яг энэ зааж ямар юу юм бэ? Энэ харалтаа нэг ол сувсын тийш авирдаг. Тэр яг хөө тасарсан юм. Тороос мороос жоохон эвгүй эрсдэлтэй л байсан л та. За тэгээд наашлаад за энэ турник байна. За ингээд энэ ч суг турник байна. За тэгээд хөгшчүүл болон хүүхдүүд зориулсан. Иймэрхүү дасгалын төхөөрөмж болон тоглоомод тэгээд тос байрлаж байна. Бас дээрэс нэг чи юу байна? Тийм мишок байгаа. Гэтэ энэ жоохон эрсдэл өндөртэй жоохон бент, бэли яаж явах зүүж байгаа. Тэснэ. Хүүхдийн тоглоом гэдэг чинь. Энд чинь уул нэг тийм өшгөлж мөшгөлөө цохиж мөхөөл байдаг юм шиг санагдаад байна. Тэснэ энэ чинь хүүхдийн тоглоом, насанд хүрэгч тоглохгүй байхыг хүсье гэнэ. Уул насанд хүрэгчдийн тоглоом шүү. Хүүхдүүд өшгөлж цохихгүй байхыг хүсье гэх байсан баг та. За андуурсан юм шиг байна. За алдаа гарсан байна. Тэр доор 0-той модон жорлонтой. Гэтэ тэр дүүрсэн баха. Гэхдээ сайн мэдгүй. Дүүрсэн баха. За одоо ингээд би нөгөө шатаар нь алхаж байна. Шат гэж нөгөө нэг юу гэдэг юм явгууны замаар нь алхаж байна. Ирэхэд өглөө ганцаархнаа явсныг стацл ер нь бас сайхан байна. Гоё агаарч гисэн сайхан байна. Яг бороо орсны дараах энэ чиг миг янз юм байна.
Чадхаа болчихчих. Баг. Янз юм байна. Йой. Юу ярихгүй те. Ямар ч тааш мэдрэл мултай үйлдэл хийсэн ч гэсэн бас гарах үр дагавар нь сайн баг. Ганцаараа ч гэсэн хар үүрээр усаад гүйлээ. Дээж хараад ивцэн ч амар тайвширж ийн юусаа. Толгой дотор илүү дутуу бодогдохгүй. Аа. Ихтэй төсөөснэг бодвол хүн байдаг болов гэсэн одоогор байхгүй байна. Гэтэ яг өнөөдөр ч ажлын өдөр болохоор байхгүй байна. Амралтын өдрөөс юм бол байх болов. Сайн мэдэхгүй. За нэг тийм байна. Хүү. Энэ бас нэг зүудлээд байгаа юм шиг санагдаад байна надад. Амар сонио. Би ч уул нэг ийм үйлдэл хийхээр хүн биш те гэхгүй. Ер нь бол сайхан байдгийн байна. Ер нь бас гоё байдгийн байна. Тэнийг байх чинь бас хаяад зүгээр юм байна бас. Гоё. Өглөөгөр эрт ууланд гүгээд ядж хахад өчтөр бороо орсныг ч хэлэхөө бүр агаар магаар нь зүгээр үнэхээр бүр амар гоё юм тхөө. Амар би зүгээр айж юм байна. Үнэхээр гоё. Хүү. Бас ийм сайхан байдгаа. Байгалт. Өөр зөндөө гоё мэдрэмжүүд байна. Гэтэ ерөнхийдөө миний амьдралдаа хамгийн авч ирсэн гоё мэдрэмж бол энэ турмек гэдэг зүйл байна. Үнэхээр гоё. Элемент сурах болгонд ингээл шин мэдрэмж биед өгж байгаа тийм кайф нь бүр үнэхээр гайхалтай бүр. Тэгээл бүр тэрнээс урам аваад хүмүүс ч гэсэн их наа үгүйсэхдэггүй байсан. Яг зарим нэг жоохон тийм нөхдөд байл та. Тэгээд нэг хамаагүй зүгээр нэг тийм байнга их биш нэг үрдих зурдих гихчээр сайхан байна. Нэг тийм байна. Нэр бас гүзээлцгээ ургадаг энэ хэвд. Бас нөгөө нэг самар ургана. Модны самар боргоцоо. Тэгэхдээ боргоцоо арай болог баг. Энийхтэй гүзээлцэн борг унаа дууссан баг. Ихтэй яг хайгаад үзье. Гүзээлцгийг авч. За ерөнхийдөө ядраач ерөнхийдөө. Гүзээлцэн чимээс хамт тайхан да. За анис олцсон. Анис хаана ичээ байна анис. Оо. Хүнчдэг гэжлээ. Газрын жимс гаатай гэдэг л. Мөн үү? Мэдгүй. Муу юм уу? Бол мөн л навч нь мөн байна. Амт нь арай шүү. За дахиад идэв үз таа. Арай зөөл. Мөн байна. Тэгмээр дээ. За би ямар гоё бичлэг.
Ойрхоноос харуул. Ядчих тамир мэдрэмжтэй дурак юм аа. За гүзээлцэх нэ болоо. Хамгийн гол нь гүзээлцэх шүү дээ. Гоё байна. Би ядчих тийм эсэглэн төрлийн зүйлд амар дуртай. Нимбэг ч юм уу. Өглөө осоод шууд нимбэг иддэг. Өдрийн хоолндоос нимбэг иддэг. Орой унтахтаас нимбэгтэй шүл шүү. Тоглосон. За гүзээлцэх их хайгаа болддог үдэ. Нэгт анс бол зөндөө байна. Жог анс идж байгаа бол явд болохгүй. Анс манс нүг ханаад манад амар сайн үст. Анстай үрэл мөрлгээд. За гүзээлцгийн авч олддог вэ. Байх л өстэй дагуу шугамда. Байх л өстэй ансл харагдаад. Би жоо анстай газараа алхаад. Төөрхөдөө заад. Би одоо хаашаа явсан нь. Битгий яваад болохоор. За гүзээлцгийн хаагаад олддог вэ. Гүзээлцгийг хаагаад олддог. Гэтэ би бас өнөө өглөө босоод жоох айлаас бас арайч гэгээ орчоогүй 5 цаг гэж яхад бас уул муулан дээр ганцаархнаа явж моваад тэгснэ ингээд ямгс жоохон жирэх жилээ бас. Гэтэ явах гараал ирчлээ л дээ. Йой шууд жирэх чинь гэсэн чи шууд жирэх чинь. Айж маягаад байгаа. Гэтэ ёо энэ бүр үнэхээр амар харагддаг. За би дахиад бичлэгээ. Ёо юу гой хэсэг оруулмаар л байна л та. Гэтэ даанч ганцаараа дээрэс нь камер мамирны хөл байхгүй болохоор камерны хөлөж нөгөө уц тогтоогч байхгүй болохоор хэцүү байна. Дээрэс нь бичлэг хийгээд өгөх юм байхгүй болохоор бас хэцүү байна. Гэтэ яг өөрийнхөө хувьд бас гайгүй бичлэг хийцэн байхаа л гэж бодож байна. Найдаж байна. За тийм байна. Ингээд бичлэг хийгээд амар хамгийн гоё их юм уу? Надад амар хамгийн гоё мэдрэмж өгдөг зүйл болохоор бичлэгээ эвлүүлж явахдаа амар гоё идэг. Яг бичлэгнүүдээ гоё тастаж аваад хэрэгтэйг нь ялгаж аваад хэрэггүйг нь устгаал. Яг тэгээд тэр бичлэгээ эвлүүлж явах явц. Дээрээс нь би бичлэг хийхдээ нэг эвлүүлэхдээ залхуурдаг болохоор аль болох амар гоё бичлэг гаргахыг хичээдэг. Тийм тэгээ бичлэгээ эвлүүлснийхаа дараа ч гэсэн үзэхдээ ч гэсэн амар гоё урамтай байдаг байхгүй. Вау. Бусад хүмүүс яг ямар мэдрэмж авдаг болоо гэдэг. Та хэд бас янзын байна, гоё бичлэг байна. Заавал нэг миний ярьж байгаа зүйл биш бас миний бас бичлэг эдитлэх чадвар хэр байна гэдгийг бас комент хэсэгт үлдээгээд өгөөрэй. Би яг энэ бичлэгээ YouTube дээр хийх үү, private account дээр хийх үү гэдээ бодол байна. Гэхдээ ямар ч тач тэр нуудлсан аккаунт бол хийх нь ойлгомжтой. Тийм болохоор та хэд жоохон жолтгоос итгэвтэй бас жоохон комент бичээрэй гэж хүсье. Өө за шантрээ. Уулын замаар өгсөж явахад бол яг зам дагуу ч юм уу жоохон цаашлаад ингээд ойрхон гүзээлцэн байгаад идэг байхгүй. Тэгэхээр би яг дээрээс нь урууцсан болохоор сайн олж чадсангүй. Дээрээс нь доош бүр уруудаад хол явчих гээд байна. Буцъя дөө. Гүзээлцэн иднэгсэн худлаа юм байна дөө. За ингэсгээд харъя дөө. Би бас хаяада боддгийг. Ингээд тийм жоон контент хийгээд тэнгуүтээ ялангуяа тийм аимшигын газруудаар тийм бичлэг байдаг шүү дээ. Монголын тийм аимшигтай газрын тэр нэртэй газар тэнцээч влог хийвэл ямар вэ гэдэг. Тиймэрхүү бичлэг хиймээ гэж боддгийн бас жоохон тийм хөвгөлтэй маягаар. Би ч ихтэй нэг тийм одоохондоош нэг тийм сүнс мүнс ийм даруулах юм байж үзээгүй л дээ. Гайг бах уу. Нэг тийм бичлэг
Сүнстэй юу лээ. Үхэгсэт камерын доорн ёо өстө сая юу нисээд явчаа гэсэн чи хэрэн байсан байна. Тэгэж би биш. Ямар эвгүй дуурдаг шаараа хүн ч очиж байгаа юм. Үхэгсэт камерын доорн гэсэн чи яг тэр дээр байна. Энэ шүү дээ. Миний бараа юу гэж юм хэлэх. Энэ жоо хойртой хартыг наач. Дэш явчихлаа. Оо. Гэтэ хэрэм амар ажилласан амт шүү дээ. Таад мэдхүү өгөхгүй. Зарим мэдээж мэдэх бахт. Би ихтэй буруу сонссон байж магадгүй. Нэг мод цодон дотор хүмүүс нөгөө самар мавар дэвж хахад модон дотор нөгөө нэг боргоцоогоо ингээд чөмөөдчих юм уу тэгээд ингээд нэг хадгалсан байдаг юм шиг. Тэрийг хүмүүс ингээд хулгаалаад аваад идчих юм болов шүүд. Хийсэн ажил минь өстой ямар ч үр дүнгүй болоод хүн хулгаалчлаа. Ингэж амьдрснаас өгсөн минь дээр гээд модноос өсрөөд өгчдөг гээд тгий сонсч байсан үнэн болов. За тийм байна. Гоё байлаа. Тэнцээ бол нэг даам хэрэг биш үү? Тэгэхээр хар ушуутай. Одоо тэр хар ушуутай хэрэг хэлдэг болов юу гэдэг юм бол. Яасан ч том ит. Энэ бол нэг 30-40 дэвэл би барахгүй. Нэг эсрэг нэг үдсчээ ёо. За зүгээр явж байгаа юм. Үдээж хоргоод. Яа, бороо амар биш та. Тэгснэ хамууд нь тийж гуагалж мооглаа та. Юу юм бэ? Сая юу бороо байсан бэ бороо гэж та. Нэг гачин гар ганцаарх нүглөө гарч ирсэн ээ. Яа гээд байгаа гэж зүгээр миний өдөөс. Ёо. Хүй, чадгаа болчих. Гүдэ, сайхан хийсэн да. Тэг аягаад нэ. Ёо. За байлээ. За баярлаа. Стог үтгэчих юм байна. За бойл арай. Ийм ингэж юу вэ? Шал богоо үрчтэй. За юм бүр марцсан бүр. Үй. Арай шүү төөгөө. Тийм байлгүй дөө. Бас тийм байж тас. Заавал ингэж өөрийгөө ингэж уурлуулсан байж аа. Ингээд ёстой ч юм уугүй. За. Ингээд уулнасаа уруудж гинөө. Энэ хүрээд ерөөхдөө бичлэгээ дуусгая. Ерөөхдөө ойролцоогоор одоо 7 цаг 10 минут болж байгаа хаа. Ерөөхдөө өглөө 5. Ерөөхдөө нэг цагийн хугацаанд бол үр бүтээлтэй гоё. Одоо бол нойр бол амар гоё сэрэгчдэг. Сая өглөө шууд босчоод харслахаа амиг буусан. Уулан дээр гараад ч гэсэн сая нэг харсал үнэрсэнгүү гэж авч. Харс хөдөлсөнгөө. Сая ихтэй энэ ч нэг юунд хазуулж. Сумууланд л хазуулчих шиг бол анс манс идлээ. Манай уул юм бол ингэж жоо харамтлаадах шиг бол. За тэгээ тийм байна да. Магадгүй энэ бичлэгээ YouTube дээр оруулах гайгүй болвол доорг оруулчих واخа. Тэгэд ерөөхдөө За тэрч яах. За тэгээд амралтын өдрөөр би бол найзууд дагуулмал гараа гэж хэлдэг юм. Тэгэд яах вэ? Энэ удаа бичлэг хийсэн болохоор та хэдийн бас жоохон тийм гоё гарчмаар тийм сэтэл төрүүлсэн байх гэж найдаж байна. Тэгээд гоё дараа бөөндөө бас гарвал зүгээр шүү амралтын өдрөөс.
Саяны тэр нөгөө нэг юу лээ. Тийшээ л орчихгүй бол ийшээ нэг амжилтаа ирчих байхаа л гэж бодож байна. За. Ямар ч тач одоо уруудаж байна. Тэгээд нөгөө булганд очиж булгийн усаар нүүрээ угааж үсээ норгоно. Энэ бол миний куртг бол бүр шал норцсон бүр. Номнот. Одоо би буруудаж харуулгаад ерөөхдөө зүгэл явчих шиг байна. Гэтэ бас одоо энэ бичлэгийг эвлүүлэхэд би ойролцоогоор нэг бараг эвлүүлж дуусны дараа нийт бичлэг минь ойролцоогоор нэг хэдэн минут хүрэх бол. За болиг хэд нэг 10 минут. Миний яриатай нийлээд 10 минут, 15 минут. Яалч нөгөө нэг энгийн бичлэг ус жоохон влог маягийн видео болохоор бас удаан үргэлжлэх баг. Гэтэ нэг та эдэг үүдэгаагүй байх гэж найдаж байна. Ягаад хэл оролцолтод нэ жоохон нойр морь дутуу авсан болоо. Нойр морь сэргээгүй болоо авсан болоо гэж хэлэр. Мэдгүй би бүр амар гоё амарсан болохоор ерөөсөө илүү дутуу бодоод байхгүй зүгээр. Тарих ерөөсөө ажиллаж өгөхгүй байна. Зүгээр тарих зүгээр юм уул дээр гараад амралтын байдал шилжчихлээ. Гоё нөө. Юу ярих гэж тааг мартал. Юу лээ? За дараа хамт гарах байхаа. Бай чингэлтэй. Зүрх бол мань явлаа. Баяртай. Бороо орно гэсэн чинь худлаа тооцоолсон байна. Би ч юм цаг агаар магарч сайн мэдгүй л зүгээр орох байх гэж утсан. Гэхдээ тэнгэр мэнгэр бол бүр гоё цэлэнцэн. Сайхан өглөө болж байна. Сэрүүхэн ч гэж хэлэх үү. Сэрүүхэн өглөөг халуухнаар эхэллээ. Сэрүүхэн өглөөг халуухнаар эхэллээ. Ямар харагдсан юм. Ороод ирв. За би булган дээр очиж нэг булгийн усаар нүүр угааж явахдаа нэг бичлэг хий та. Юу. За. Let's go. Гэтэ би амар хөлсчээд энэ подолк модол нойтон байгаа байхгүй. Тэгээ шууд тайлчлаа. Гэтэ ер нь намар даарах сайн л гэдэг шнэ. Өвөлдөө ханаа төрдгөөд сайн даарч авнаа. Гэтэ одоо би зүгээр өчтөр унтдаг цагтаа унтаад өнөөгөө яг босдог цагтаа босоо сэрүүлгээ тавиад боссон бол одоо хүртэл унтчихл байгаа. Өнөөдөр манай сургууль 10 цаг цуглаараа гэсэн. Тэгээ би ойролцоогоор сэрүүлгээ 8 цаг тавилаа гэж бодоход дургасаар хагаад 8:40 гэж босох хэрэгтэй байсан. Ер нь 4-ийн дагуу. Тэгээд амар нэг тийм яар цантраал 40 тацхин жагаал гараал явцдаг. Өнөөдөр бол маш бүр амар гоё 50 үргэлжлэх нэ. Би ер нь энэ бичлэгээ дуусгахгүй юм. Шууд үргэлжлүүлээ цэргийн хувцастайгаа. Шууд орой нэг мөс энэ бичлэгээ эвлүүлнэ. Сургууль дээр бас чамин штэ тий бас. Цэргийн хувцастайгаа явж байгаа. Өглөөнөөс ахуулаад миний нэг өдөр. За. Тэрс доош урууж яхад нэг юм айлын нэг тийм зэмсгийн мод юм шиг байна. Үүрлгээд идэв баха. Хилдээд үзье. Таарлаа. Бас амар эсэглэн амттай. Болоог юм шиг байна. За боли. Ингээс нэг хамаагүй юм идэж. Сайн анс идэж байгаа шумуулан хазуулсан. Үүрэл идсэн одоо. Боли юу? Гэтээ ямар амар эсгэл юм бэ?
Одоо ууж болд юм болоо уулан болгын ус цэвэрхэн гэдэг уучт юм уу? Одоо бодж за нэг уугаад үз. За юунаас болгын ус. Яа, ста. Сайхан өглөө нөө. Одоо нарч сайхан гарчлаа. Уруудах арай гүүж мүж бас тэгтлээ бас арай хөгжөөг байна уу лаа. Зүр автобусын суугаал харъя. За автобусны бодлыг харуул нэг иймэрхүү зүрхүүл чимгэлтэй газар байна. No. Зашгүй. Доороос автобус ирж байгаа шиг. Хөдөлгөөлөө. Баярлалаа. Ойрхон бохч гэсэн хамгийн арын судал дээр сууна. За. Автобусанд ерөөхдөө суучлаа. Хараад хувцас өмсөд сургуулийн зүг гэдэн годон. За буух бодолд өгсөн байна. Та эзэлсэн шалгаж картаа уншуулна. Чиглэлийн 5 дугаар зогсоо. Та бүхтэй эзэлсэн шалгаж картаа уншуулна. Дараагийн зогсоол. Чиглэлийн 4 дугаар зогсоол. Хаагур болчаа. Хаагур болчоо. Би нэг ороод идэх дэлгүүр хаалттай байна. Өглөө орж үзэг болохоор. Өглөө бүр эрт явчихдаг болохоор. Тэгсээ өглөө нэг 7 молон өнгөрөөд онгоодгүй л 8 гэж юм. Энэ онгоход дэлгүүр байна уу? Нэг орсны бодлоо байна. Нэг уух юм авчаад нэг өндөг авчаад харьяа. Бис нэг өглөөгөр бас нэг өндөг овёс мовёс шиг идсэн шигээ л байж л. Яг сурчдаг юм шүү дээ. Зөөд онгоход дэлгүүр байдгүй л юм. Энэтэй бас нэг дэлгүүр хаалттай. Энэ бас хаалттай. Дээдлийн дэлгүүр бас хаалттай. За доош бол нэг буудал ахлах юм да. Зүрхүүл өртлөхгүй юм чи нэг буудал алах юу юм баг. За нэг буудал алхаад ирсэн чинь онгорхоо дэлгүүр алхаа, хоёр дэлгүүр хаалттай байна. Энд ч нэг дэлгүүр гэдэг нь онгорхоо. Оо арай бас хаалттай. Буцаал алах юм. Бус дахиад доош авчихлаа. Энд ч нэг дэлгүүр хаалттай. Цамын сэргэлт нэг өөр онгоц нь байна. За.
Just өндөг байгаа юу? Өндөг байхгүй. Өө за. Ваа хамаалдаггүй. Сая үнэн нөөсөн баха. 2000 гэж өгсөн юм. Тэ. За шилжүүлж. За зөртөж. Дэлгүүрээс нэг идэж уух юм авчлаа. Би нэг хужиртын бөмбөлөгтэй гинэ. Ууж үзье да. Энэ хужиртын давгүй санагдаад байна шүү дээ. Зургийнш дээр усных нь амт шүү дээ. Хожиртын бөмбөлөгтэй бас их сонгоорой. Тэг амар реклам хийсэн тий. За өдөрхөн тийшээ явуулъя дөө. Би одоо харж цаавандаа очиад хувцас өмсөд гарлаа. Ерөөхдөө одоо 8 цаг болоод жоохон өнгөрж байна. За бай. За өдөр одоо 2 цагт өгч явах шиг байна. Ерөнхийдөө миний төлөвлөгөө өөрчлөгдсөн. Сургууль орох байсан манайх өнөөдөр цуглахаа болоод маргааш цуглахаар болсон. Тэгээд гэрт байж агаад за тэгээд одоогоор фитнес дээр ирсэн байна. Ойролцоогоор нэг 10 болохоо болох гэж байгаа шиг байна. Гэтэ орохоос өмнө дэлгүүр орж байгаа. Ус энерги ундаа амнаа. За фитнес руу ороод хөшлөө үргэлжлүүлээ. Зүг. За хувцаслаад одоо бэлтгэлтэй орлоо. Өнөөдөр ерөөхдөө юу? Миний чэж гараад өдрөө. Ямар ч тач нэг 2 цаг шахуу бэлтгэлээ хийчихэд харин да. Гэхдээ фитнес дээр бичлэгийг нэг зовхгүй. Камерны хөлтэй байдаг. Тий, камерны хөлтэй уц тогтоогчтой. Тийм болохоор нэг бичлэг ихт асуудал байхгүй. За тэгээд ерөнхийдөө одоо бэлтгэлийн бичлэгээс хальталт оруулнаа. Би ерөөсөө нэг хүнд чингээр нэг сайн хийгээд байдгүй. Уус нэг фитнес
амар олон явж байгаа. Ерөнхийдөө турникээр хичээлж явахд явцдаа бол ер нь би ер нь дайжгүй гизний улчин нуруу мууж гэх юм уу 2-7-т 3-7-т чээж мэжтэй болцсон. Нэг мэтгэд л. За нэг тийм байна. Бэлтгэлтэй. Газар хөл хийдэг өдөр биш юм да. My heart rages around like an ocean in my head because there are so many things that I left unsaid. I can almost feel you walking in the distance, but I know that it's not reality. If you are echoing around inside these parallel dimensions all alone, now I'll find you in my dreams. My heart rages around like an ocean in my head. I can almost feel you walking in the distance, but I know that it's not reality. If you are echoing around inside these parallel dimensions all alone, now I'll find you in my dreams. I'll find you in my walking in the distance. Find you in my I can almost feel you walking in the distance, but I know that it's not reality. За зэмэртэж өнөөдрийнхөө дасгалыг дуусгачлаа. Ерөнхийдөө бас тэгж гайгүй. Би юусоо чэйжэн дээр нэг сайн ажиллаж чадахгүй юм шиг байгаа. Чадахгүй юм шиг байна шүү дээ. Юусоо чадахгүй байна. Ихгүй амар зэнгэж мэгнэтэй. За тэгээд аянд авчрах болох хаа. Ерөнхийдөө гар 3-7 бол хамтлаа л хийлээ. Одоо тодорхой хэмжээнд жоохон сонголт хийж жагаад дуусгана. Нэг амар хүлэрсэнгүй. Яг хөл хийдэг үед амар хөлийн булчин угсаа амар хүний бие юм том булчинд ордог. Тэгээд ерөнхийдөө надаас амар хүч энерги амар их зарцуулаад бүр усуулсан болт. Одоо ерөнхийдөө жоохон чээж 3-7 тэгээд дээрээс нь жоохон хөл
гарны сонголт маш сайн хийгээд үгүй. Бидэнтэй зүгээр. Do ba 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 do do ba do boo do a boo ba do ba do boo boo ba do a do ba do ba do a do ba do ba do 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 a do ba do ba do a do ba do ba do ba do ba do a do ba do ba do a do ba do ba do ba do a do ba do ba do do ba do ba do a do 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 a do ba do ba do a do ba do ba do ba do ba do a do ba do ba do 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 ba do yeah. Do ba 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 do do ba do boo do a boo ba do ba do boo boo ba do a do ba do ba do a do ba do ba do 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 a do ba do ba do a do ba do ba do ba do ba do a do ba do ba do a do ba do ba do ba do a do ba do ba do do ba do. За. Яварташ ингээд өнөөдөр нэг иймэрхүү болж өндөрлөө. Одоо ерөөдөө өглөө гүйсэн. Тэгээд гэрт хийх ёстой ажлуудаа хийсэн. Мөн дээрээс нь фитнестэй явцсан. Одоо харж нэг хоолундаа хийж идчихэд бичлэгээл одоо эвлүүлдэг байх та. Нилээн тухтаа сууж байгаад эвлүүлнэ. Сайхан уц муцаа цэнэглээд дүүргэж байгаад ерөөхдөө. За нэг тийм байна. Тэгээд ер нь цаашдаа энэ бичлэгийг YouTube дээр хий гэж бодож байна уу юм. YouTube дээр цаашдаа тэгээд турникны заавар юм бичлэгүүдээ яг оруулаад явах болохоор ер нь хэсэгтээ цаашдаа ч гэсэн итгэвтэй байхыг хичээнэ. Ер нь хэсэг шууд нэг алга болчдөг. Угаасаа завч гардаг юм дөө. Сүүлийн яг 2 жил яг гэр сургууль гэсээр байгаад яг нэг завзаа гардаг байсан. Тэгээд ерөнхийдөө сургуулаа төгссөн. Одоо удахгүй ажилдаа орно. Тэгэхээр ер нь хувийн цагууд тодорхой хэмжээнд жоохон гараад байх болохоор ер нь бичлэгээ хийж чадах байхаа гэж бодож байна. За. Баяртай. Энэ хүртэл ингээд дуустал нь үдсэн, хайж ороод үдсэн. Тэгээд ерөнхийдөө наавных өгүүлсгээд байдгүй. Ер нь банк дэмжиж, урмаар дэмждэг хүмүүст маш их баярлалаа. Бай. Дараа дахин уулзъя.